За дүүтэй хоёр Аргентины тоглолт үзнэ. 8 ямар 8 блэ? Шүвгийн 8. Шүвгийн Одоо 8 багс үлдсэн байна. Шүвгийн 8-ын тоглолт Свицерландтай. Би нөгөө дэлхийн аварга эхлэхээс өмнө пэдэд авцсан байсан. Яг энэ 8 сүүлийн 8 наадмын өдргээд тэр нөгөө 100 дахь тоглолт тахгүй. Тэгээд Аз таарад Аргентин Португал болчих واخ гэсэн чинь Роналдо Португалч зооноос нэгээр гараагүй. Тэгээд хамаг юм хэлээ. Гэтэ ч окей. Манай Аргентин гарцаа. Буудал дээр ирсэн. Өгчтөр орой ирээд одоо манай уугнаа шүү дээ. Уугнаа нөгөө машинаа энд тавих зай байна. Уугнаа ажиллаа хийж ирж байгаа. Тэгээд ирээд гурлаа өнөөдөр одоо 3-аас нөгөө англ Норвей хоёр тоглоно. Тэр нэг гоё тийм watch party-н дээр очиод тэгээд Uber-дэд стадиумд гоё очиод тэгээ орондоо. Класс. Баахан спаннер ирсэн хүмүүс л тарч. Эдгээр бас үзэж байгаа л дээ. Аим гоё спаннер ирдэг. Тэ. За, cheers. Аргентина. Туттага Аргентинагийн төдөө. Анхны пир тулгаж шүү. Амьдралынхаа, окей. Наараа нэг үзүүлчихтэй. Ороолохгүйгээр. За юу яаж идэх вэ? Энд мэдээд орсон байна уу үзье. Вау! Тэгэд орсон шоцсон дээ. Wallet-ын дээр нь тавьчихсан. Соёлын шок нөө. Тийш туц. Яа ийч. Ууган баяр accepted the tickets. Тийм. Шууд ирдэм байна. Одоо чиний горцсон. За Uber-өө хүлээж шүү манай. Өмсгөлөө өмссөн. Далбаага авцсан. Очоод Fan Fest-ээр очоод англиг үзээд. Тэгээд тийшээ тэндээс автобус явдаг чи. Тэндээс автобусанд сайхан суугаад. Гурав энэ хоёроо дагаад би бараг хүүж шүү. Стадиум чи юу гэдэг вүлээ? Цэнгэлдэх хөлөө. Цэнгэлдэх дээр очив. Тэгэл nice. Би бичлэгээ хийгээд усаа угаад буугна бооцоогоо тавьчих. Бид гур таксиндаа суудсан. Хөдөлж шүү. Одоо Fan Fest гэдэг нэг тийм талбай байгаа гэсэн. Үнэгүй тийш очиод тэнд гоо уухан зам байгаа, бүхэн байгаа. Тэндээ гоо зураг идэр авахлаа. За нэг баахан Мексикт те. Бид нартэй зураг авах ингээ Монгол талбайны зураг авах. Зураг дарууллаа. Тийм өстө хууж шүү. Мексикээс ирсэн. Анхны талбай Монгол гэсэн чинь вау зураг авах мод гэж. За ийм тарлабас явж шүү Fan Fest гэдэг. Энд нь суусаж болдгоо юм бах та. За энэ бол бейсбол. Эний цаатлах нь нөгөө Kansas City Chiefs. Давхцаад байгаа байхгүй. Тэ энэ яг төв цэнгэлгийнх нь оройн. Yeah. This here, this clip. Yeah. We can give you the tools to help you Okay. So I'll just Энэ хүмүүсийг хардаа аа. yes, just follow them. Like Okay. follow these people. I just get off here. Okay. Into it. All right, thanks man. Of course. You guys enjoy the game. All right, thank you. Thank you. 4-1. 4-1. Argentina. Argentina. Go Messi. No Swiss. Let's go. Let's go. Тога, талбайгаа авсан. Юм авсан биз дээ. За. Яа, энэ мөр. Яа, хайв. Оле. Let's go! South America! Яа, ямар ч улаан подол харагдахгүй шүү guys. Юу Switzerland?
Switzerland бүр зайл. No. No Switzerland. Шийдэмсэн буугаад. За сайн өдөр цэнгэлтэхтэйгээ зураг авахулцлаа. Ингэж мөр алхаж. Ихэнх нөгөө багшийн гоцыг өссөн шүү. Өдрөл номер 10. Тийм шүү дээ. Номер 10. Шан буугаад. Гой хүмүүс явж шүү. Тоглож шүү дээ. Энэ бүр 78, 86, 22 оны их аврын энэ бүр костюм бижог өмссөн явж шүү. Энэ супер фан юм байна уу? Энэ супер фан. Тогтоо явж ивэл юм. Тогтоо явж ивэл тусгай лейн юм байна. Mongolia flag. Will you hold it up against the... Put it up against the Okay, size. 저거 이시. It's a good size. This is the main point. Take it for a while, like a bomb and stuff. Wait, 1 second, please. Are we good? I just need to get approved. It'll just take a minute. We'll just have to go. 이 шалгадаг нэ тогны ингээ арьзмаар ингээ шалгадаг гэж. 78 барчаар Just checking this goes like a white flag. Oh, wait. You have to wait for your... It hasn't been approved yet. аппрув хийх ёстой гинэ. Аппрув хийх ёстой. Хүлээж гэж. It just takes a minute. I don't know. Wait 1 second, please. Ямар ч Свицерlandын хувцс байхгүй заа. Oh my god. Only 3 million people Mongolia. Yes. Thank you. Thank you. За билетээ гаргаарай. Болдог л واخгүй. Би влог хийгээ мартаад байна. За би өргөжлүүлнэ. Өөрийн шилэн дээр баг влог байгаа. За эндээс одоо би өргөжлүүлнэ. FIFA World Cup 2026. Good. Онда атома чоги бид гурав явж гин. Гадаа нэрсэн байна. Тоглолтонд орохын өмнө ичээ юм авч явах гэдэг. Энэ юу даа энэ юу аач вэ? Бэс ойрч даваад орох юм. Бүр Аргентины хувцсыг давалгаа заяа. Oh my god. Энэ зураг авах үү? Нас Түүтэй яриад түүтэй авчихлаа. Ороод ирчих. Тэгээд тэрчнийг аждаг хүмүүс өгөхгүй. Энд чинь фанууд өгөхгүй. Манай энэ газрын гой сүйдэлтэй юм байна. Харин газрын шалгаж байна. Гол моглыг шалгаж байгаа шүү дээ. 2 гол тавьсан. Аль нь сайн байна гэ. Улаан сандалтай улаан подоод харагдахгүй шүү guys. Үнэхээр гайхамшигтай юм байна. Kansas City Stadium. Ой юм байна. За одоо Месси одоо халаалтаа гарч ирэндээ. Яа бага урдаа хөдлөөд. Ой юм аа. Гайхамшиг. Томлого дотроо авчихсан шүү. Монгол. Spread it across the bridge. You let down. Нэг юм хэлээд байна ойлгохгүй. Батарууд гарц.
boss. Аргентин яг бүр Аргентинд байгаа юм шиг байна. Аргентина! 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 За аавыгаа болгоч гэртээ харахгүй явж шүү guys. Айгуу гоё байлаа. Одоо ингээд аавтайгаа бас хүргэндүүдтэйгээ дэлхийн авраг үзээд ингээ явж ийн гэхээр амар тийм emotional болоод байсан би. Тэгээд тэрийг сайн харуулаагүй. Манай аавс амар байх. Манай аав амар нэг юм аяа тавтаад яриад байдаг байхгүй юу? It's like he's happy. Тэгээд тэрийг хоёр хүүтэйгээ гоё явж ийнэ өстой. Яа би миний одоо like мөрөөдөл биелж ингээл тийм л тэгээд л сайн хөөрхөө. Тэгээд жоохон түүхэрж үгээ. Манай аав яагаад Аргентинд дуртай вэ? Би тэгээд тэрний одоо тийм Аргентинд хайртай хүмүүс ингээд тийм hereditary юм шиг үлээ. Манай аав штэ 86 онд Аргентин дэлхийн аврагыг хоцсон байхгүй. You know like Maradona went crazy. Нөгөө Англитэй нөгөө шүгэн 8 тоглоод нэг амар гол оруулсан шүү дээ. Бас нэг hand of God гэдэг нэг ингэсэн. Тэгээд нөгөө амар гол оруулсан шүү дээ. Тэр үед тэгээд манай аав чи 17 настай ингээд тийм хүүхдээсэн заяа. Teenager. Тэгээд спорт морт амар юм сонирхдаг бүх барилддаг байсан. Манай аав чи бүх спортыг тоглодог байсан гэсэн. So I don't know. Тэгээд гэсэн. Тэгээд Марадонагийн бүр crazy fan. Тэгээд дэлхийн авраг л бол Аргентиныг л дэмждэг. Тэгээд хүүхдээ ахтай бүр тийм Марадонагийн тийм хар цагаан зураг ингээд авцсан. Тэгээд нөгөө өрөөндөө тавьдаг гэсэн гэж байна. Тэгээ манай аавын тийм Аргентины тийм fan болсон түүхэн тэр байна. Тэгээд тэгээд хүүхдэн тэгэл бас дэмжнэстэй. Тэгтээ би Аргентинаас илүү би Мессид хайртай байхгүй. Би бол Мессигийн бүр үнэн crazy fan. Та нар одоо намайг Instagram-аар дагдаг бол та нар ингээ харсан байвал I go crazy, okay? Like you can't fake that. I go crazy. За тэгээд Месси өстө би 13 настай байхдаа Manchester United versus Barcelona UEFA Champions League 2009 in Rome заяа. Тэр тоглолтыг би хизээж мартахгүй. Manchester United шүү дээ. Ингээд паркт тоглож байгаа хүүхдүүд шиг л харагдсан. Тэр Барселонагийн багтаа тоглоход. Месси шүү дээ 2 гол оруулаад толгоороо нэг хийгээд тэгээ зүүлээр нэг хийсэн бохоо. Тэгээ толгоороо хийсэн нь бүр ингээд амар famous гэдэг. Чи хамгийн ийм жижигхэн юм би хүн байдаг бохоо юу? Месси чи хүүхд тахта тийм ингээд special юм уулгаад жижиг хүмүүс шүү дээ. Тийм болчих байсан гэж хүмүүс ярьдаг бохоо юу? Тэгээд Барселона тэрийн төлөөд тэр имчилгээгийн төлөөд тэгээд Барселонод ингээд La Masia гэдэг тэр хүүхдийн лигэнд нь оруулаад тэгээд Месси чи
тэндээс эхлээл тэгэл up you know. Тэгээ 9 онд би тэр файналыг үзэл. За энэ хүн шал өөр юм байна. Би Мессигийн бүр үнэн фан болсон заяа. Тэгээд тэр тоглолт дуусгаад Роналдо, Криштиано Роналдо шүү дээ. Нөгөө Криштиано Роналдо Криштиано Роналдо ч Манчестер Юнайтедээс трансфер хийгээд Real Madrid ороод Galacticos эхлээд 10 онд Кака, Бензема, Криштиано Роналдо гурлаа Real Madrid яг л Барселонад арчуулаад байсан. Тэр нөгөө Фиорентино хэм блэ? Ясан ганы Фиорентино. Тэр эзэн нь за одоо мөнгө өрнэ. Лаг тоглолцоод авна. Тэгээд тэр Месси, Роналдогийн тэр дебет чи эхэлсэн бохоггүй юу? Тэгээ угаасаа яг тэр жинхэнэ rival багуудад орцсон. Роналдо ч Real Madrid, Месси ч Барселона. Тэгээд El Clasico. Одоо тэр El Clasico гэдэг чинь тэр хоёрын тоглолт гэхгүй юу? Тэгээ Мориньо, Жозе Морино Real Madrid-д ороод тэгэл бөөн драма эхлэл. Тэгэл тэр хоёрын жинхэнэ Golden Age. Ёо, тэр үеэстэй үнэн гоё байсан. Би тэгэл миний хүүхэд аш тэр байсан бохгүй юу? The El Clasicos. Тэгээ миний нөгөө Мессиг хүмүүс амар доромжилдог байсан. За энэ хүмүүс ингэдэг байсан бохгүй. Энэ бол зөвхөн тийм Барселона шиг тийм тулцсан тийм midfieldтэй багтал тоглоно гэд тоглодог. Өөр яаж шожиж чадахгүй гэдэг тийм одоо reputationтэй байсан бохгүй юу? Одоо тийм Мессийн дургуун хүмүүс, Ronaldo fans. Гэтэ yeah. Xavi, Iniesta, you know, who else? Pedro, right? Sergio Busquets. Тэр мөр чинь амар midfield штэ. Тэр midfield байхгүй бол Месси байхгүй гэд хүмүүс амар шүмжлэг байсан. Тэгээ бас international-та хизээш тэр Барселонатай шиг тоглож хизээш чадахгүй гэд хүмүүс амар доромжилдог байсан. You know, угаасаа дээр байгаа өмнө гэсэн яадаг үлээ, you know, тэр Батцуур авраг маврыг хүмүүс яаж шүмжлдэг үлээ тийм л баггүй юу? It's like whatever, you know. Одоо тэгээд Copa America авцсан, Copa America, International Copa America авцсан. Дэлхийн авраг авцсан 2022 онд. What's up? Ахаа Copa America авцсан. За одоо дэлхийн аврагын шүгээн 4-т орчлоо. Та нар одоо юу ч хийж чадахгүй шүү дээ. You can't say nothing, man. The baggage team амар л биш. The team is not that crazy. It just тэр хүмүүс одоо тэр Мессигийн одоо баг нь одоо Аргентины багийн ярилцлага авах тэр Месси бол хамаг юмаа Аргентины селекционд одоо багтан зориулдаг аа гэд. Бид тэрнээс нь болоод бид амар хүндэлдэг гэд тэгж байгаа байхгүй. They'll die for him. So yeah. Одоо шүгээн 4-т үлдсэн. Англитэй тоглоно. Яа, vamos selección. Vamos selección. Гараа ингээл гэдэг билээ хүмүүс. Ингээл дуулаад ингээл. Би нэг дуу сонсон. Тэр одоо тэр vamos selección. Тэр хамгийн амархан юм билээ. Ус нь бол тэгээд спанаар яриад ойлгохгүй. Тэгээд тэр Аргентины хүмүүс ямар ч гоё хүмүүс ёо. Like, oh my god. There's like white people, right? White people speaking Spanish. Тэгээд үнэн бүр яг шашин шиг юм бэлээ. Амар сэтгэл санаагаар үздэг. Би нэг урд нэг гэр бүл байсан бохгүй юу? Аав, охин, хүү, тэгээд ээж нь тэр хүүн аав хүү хоёр нь бүр үнэн crazy болчихсон заяа. Хүүн даяар. Oh my god. Бүр нөгөө хоёр дахь гоолоо хийсэн чинь бүр өөлчмөлөө they went crazy. Үнэн жинхэнэ гоё үздэг хүмүүс чинь Аргентины хүмүүс юм билээ. Яа. Тэр Kansas City чинь яг Аргентинд одоо би асуусан бохгүй. Тэгээд Аргентин үдчихвэл яг ийм л байгаа. Ингэж л үздэг гэж хэлж байгаа. Зогсолтгүй ингээл. Нөгөө баг гол оруулсан чи ингээл. Бага дэмжээл ингээл. Yeah. Beautiful people, man. Beautiful people. Айгуу ямар ч гоё юм.
Тэгээ нэг team сайхан гоё юмд явчаад ирлээ. Paid a lot of money. It was worth it. Well worth it. Хүний $1850 байсан байхгүй. $1850 билет. Тэгээ тэр бас Kansas City-гийн тэр стадиум нь үнэн гоё. Бүх талаас харсан ч амар гоё харагддаг юм. Дээрээс үзсэн, доороос үзсэн, бүх талаас нь амар гоё харагддаг. Тэгээд дэлхийн аваргын зохион байгуулалт. Би үзчихсэн. Би Chicago Bulls Copa America бүгдийг үзчихсэн. Дэлхийн аваргын шаал. Aha. Vamos Argentina. Argentina selección. Ganada. Cuarto estrella. Let's go. Let's go baby. Chogi vlog out. Окей, тоглолтын 1 сарын ой болцсон байна. Би нөгөө сүүлийн хэсгээ хийгээд нөгөө close out хийгээгүй. Тэгээ би нөгөө хэдэн юм хэлгээ мартчихж so yeah манай Аргентин 2-т орсон дэлхийн аварга дээр Спан амар сайн байсан. Гэтэл Барса final байсан. Барса хоцсон. Дээрээс нь Спан. So I can't complain. Спан угаасаа хамаагүй илүү байсан. Тэгчээд би нөгөө эхнэрээ меншн хийхэ мартчихж манай саруулч нөгөө яг 8 сар 1-7 хоногт жирэмсэн байсан. Одоо хүмүүсийн хэлэхдээ нөгөө монголчуудын хэлэхдээ нөгөө өнөө маргаашгүй болцсон байсан. Гэхдээ нөгөө тэр үед тэр өдөр төрөөгүй thank god тэг намайг яв чамд дахиж ингэж ийм одоо ийм юм олдохгүйгээд автагаа энэ дэлхийн аварга үзэн гээд тэг намайг яваад би дандаа амар санаа зовоод замдаа явж байхдаа залгаж малгаад яаж ин гайгүй би зүгээрээ хүүхдэдээ харж ин чи зүгээр 50 яв над руу бити залгаад байгээд амар нэг хөөхөн нөгөө намайг амар calm ингээд 50 байлгасан би ч бас ингээд тоглолтоос бас би ч аав штий сoo би тэр ихнэрээ бодоод нөгөө одоо гидсэн одоо яаж яваа хүүхд нь яаж яваа гэл тэгээд яа тэнд би тэг өөрийгөө бас ямар азтай байна гэж би амар ингээд бодоод сууж байна. Манай бас аавтайгаа ингээ аав бас нөгөө аав хоёрыг нэг юм амар сонирхоод амар дуртай юм сонирхоод үзээд явж ин гэхээр амар бас амар азтай байна. Like манай аав зурган дээр инээдгүй хөхгүй юу. Тэгээд тэр талбан дээр очичоод амар хүүхэд шиг л инээгээд яваад байсан. And яа би амар азтай байна гэж өөрийгөө бодож байна. Манай бас тэр үуч наадмын өдөр байсан. Буцах замдаа аа маань яг нөгөө наадмаа нөгөө бүхий хажууд нөгөө ингээд дээлтэй байдаг тэр хүмүүс ингээ орилоод идэв штэ нэрийг хэлээд амар орилоод идэг. Тэртлээс тэр даваанаас нь нөгөө манай Орхон баяр хождог яг нөгөө Орхон баяр авраг болчтой штэ. Дуустал нь үзсэн заяа буцах замдаа яг 8-9 цаг ч юм уу. Тэгээд яа манай Gen Z дайын авраг Орхон баяр класс. Also өөр юм хэлэхэд yeah, that's about it. Okay, all right. Let's go, guys. Barca final. No, none of that in a World Cup final, okay? All right. Like, comment, subscribe. Peace.